Жил амьдарч байгаа та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Монголчууд Солонгос нэвтрүүлэг маань эхэллээ. За Солонгос улсын нийслэл Сөүл хотод 12 цаг 15 минут болсон байна. За өнөөдөр нэвтрүүлгийн асуулт хариулт яахаагаар нэвтрүүлгээс гадна за сонсогчийнхоо явуулсан захидлын дагуу ажилд муу залуу гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. За та бүхэн манаас манай нэвтрүүлгийн шууд утсуулах Тэгдаал 4641 1941 дугаар руу холбогдоод за сэдв болон асуулт хариултан дээр өөртөө сэтгэлтэй байх юм бол шууд холбогдоод хариултыг илгээгээрэй. За утас маань энгийн тарифтай байгаа шүү гэдэг бас хэлье. За өдрийн мэнд Чимбатхаа. За өдрийн мэнд өргөе. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За тэгэхээр хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгийг мэдээж хаахаа нэвтрүүлгээр шууд эхлэе. За тэгэхээр эхний асуултын хувьд болохоор за та бүхэн маань бас Тэгдаал 4641 1941 гэдэг утсаа бэлдэж байгаад хамгийн дөрөндөөс залгах юм бол хариултаа хэлэх боломжтой байгаа. За эхний асуулт маань Кагэ Исмэн содуу Пойжи Анангосон гэдэг асуултсан байгаа. За таны хариулт юу вэ? Тэгэхээр за ойрхон ирнэ. Одоо ойрхон байгаа ирнээс харагддгүй өдр зүйл юу юм болоо? Тийм. Какаи Исмэн содуу Пойжи Анангосон юу юм болоо? Ойрхон байгаадаа мөртлөө харагдахгүй байх нь шүү дээ. Сүнс бол биш. За тэгэхээр та бүхэн бас энэ асуулт ийм байж магадгүй гэж бодсон зүйл байх юм бол Тэгдаал 4641 1941 дугаарлуу залгаад хэлээрэй. За эхний асуулт маань Какаи Исмэн содуу Пойжи Анангосон. Ойрхон байгаа мөртлөө харагдахгүй байгаа зүйл тэр юу вэ? Онцгой шиг. Би жоо харамутай болохоор ингээд юм харагдахгүй байна гэдэг шиг л. Ойрхон мөртлөө харагдахгүй байдаг зүйл юу байд юм болоо? За тэгэхээр та бүхэн маань зөв хариултыг мэдчихвэл Тэгдаал 4641 1941 болон за манай лайв руу бас комент бичих боломжтой байгаа. За тэгэхээр ойрхон байгаад харагдахгүй юу гэж болох вэ? Мэдгүй дээ. Би тэгтээ нэрнгээсээ яг энэ асуултыг надад Чимбах асуусан л та сүнсгээ хариулсан. Тэгтээ тэр бол биш байсан. За эхний асуулт маань Какаи Исмэн содуу Пойжи Анангосон ойрхон байгаа мөртлөө ерөөсө харагддаггүй зүйл юу юм болоо? За та бүхэн хариултыг илгээгээрэй. Пүүжа өдрийн мэндэ гэсэн мэн танд бас өдрийн мэнд хүргэе. За эхний асуулт нь Какаи Исмэн содуу Пойжи Анангосон ойрхон байгаа мөртлөө харагдахгүй байгаа зүйл тэр юу вэ? Юу вэ гэдэг тий. Тэгээ та бүхэн маань хариултыг нэвтрүүлгийн шууд утсаалах Тэгдаал 4641 1941 дугаар руу холбогдоод хариулж болно. За мөн комент хэсэг дээр сэтгэл дээр тий. За наадах чи энэ юм аа гэд хариултыг бас илгээгээрэй. За энэ би халуунаа баргал зөв хариулт хэлгээс маань да эрэгтэй хүний шүүгэнд байгаа хувцас гинэ. Нэг иймэрхүү тал бас байгаад идэв шүү тий. Эмэгтэй хүний шүүгэнд байгаа хувцас гэж юу? Биш эрэгтэй хүн одоо хувцсанд байгаа шүүгэнд байгаа хувцаа тий. Яг нүдэн дээр нь байгаад тоолтгүй гэд би тэрийг бас хүннэл гэж боддог шүү дээ. За гэхдээ энэ бол зөв хариулт биш шүү зүгээр тиймэрхүү бас зүйл байгаад идэг. За эхний асуулт маань Какаи Исмэн содуу Пойжи Анангосон ойрхон байгаа мөртлөө харагддаггүй зүйл юу юм болоо? За тэгэхээр пүүжа өглөө ажилдаа явсан чи солонгос цас орж цас орсон чи их гоё байна да гэсэн. Тийм үү? Баяр хүргэе гэж штэ. Тэгтээ юу штэ. Цас чинь солонгос ер нь хэр баргийн ороод идэггүй штэ. Айгу ховорхон ордог. Орлоо ч гэсэндээ ороод айгу хурдаа арилждаг болохоор. Тэгээ манай групп дээр бас нөгөө Азийн Азука бичсэн байсан штэ. Өнөөдөр анхны цас орноо гэд бичсэн байсан. Тэгээд хүмүүс шүхрээ авч явдаг байжээ гэд бас бичиж байгаа харагдсан. За тэгэхээр зөв хариулт ороод ирсэн байна. За Чансуу хён нүсоп гэж бичсэн байна. Баяр хүргэе. Төгөлдөр төгс эрдэнэ сармуус гэсэн байна. Тэгэхээр эхний асуултын маань амжилттай хариулсан Чансуу хөндө баяр хүргэе. Баяр хүргэе. За эхний асуултын маань хариулт нь хөмсөг байгаа шүү. Тийм. Ойрхон байгаа мөртлөө харагдахгүй байгаа зүйлээ сармуусыг бол нэг бас харчаад байгаамаа бодож байна. За Эрдэнэт эртээ агаар гэсэн байна. Бас нэр одоо яг зүгээр шинжлэх ухаанаар хандах юм бол маш зөв байна шүү. Зөв хариулт. За төгөлдөр төгс эрдэнэ сармуус гэсэн байна. Бат жаргал хүрүү жаргал нүүд гэсэн байна. Сураа өдрийн мэнд хоёроо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За дараагийн асуултаа тавья. Сарами кажан чуан мөрөн Миний хамгийн дуртай ус юу юм бэ? Гэхдээ энэ хөгжилтэй асуулт учраас би та бүхэнд өмнө хэлжсэн тийм. Энэ мөрөө гэдэг үг маань яг дараагийн хариултны тийм нэг үеийн болоод тэр үгэндээ орчдөг штеп. Тэр хүний хамгийн дуртай ус гэж орчуулахаас илүүтэйгээр яг энэ маань тэр нэг үгэнд ороод тийм хариулт болж гарч ирэх юм аа шүү. Тийм одоо хийн дөх юм бол тийм одоо ямар пин гэдэг ингээд асуулт аваад хариулт нь копи гэдэг тэр пи гэдэг үеийн орцсон байх жишээтэй байсан. Тэгэхээр одоо болохоор сарами кажан чуван мөрөн гэсэн байгаа. За тэгэхээр та бүхэн асуултын хариултыг мэдчихвэл Тэгдаал 4641 1941 гэсэн дугаар руу залгах болон
комментуудаа илгээгээрэй. Энэ бол цэвэр усаа. За энэ өчигдөрчөн Майнбаяр Майна ер нь маш сайн байсан шүү дээ. 5 асуултаас 3 хариулт хийсэн. Өнөөдөр бас нэг тийм хүн нэг ширхэг бол байна. Нэг ширхэг үү? Тэр нэг хүн байна. За тэгэхээр сарамыг хажаан чуваа нөмөр нь хүний хамгийн дуртай ус юу вэ? Ямар ус вэ юм бэлээ? За сайхнаа санаа өдрийн мэндэ өдрийг гоё өнгөрүүлээрэ хоёроо хоолндоо ороод байж байна гэсэн. Оо ямар гоё юм бэ? Хоолндоо орж байгаа гэдэг хэсэг нэх гоё шүү. Тэг хүмүүс яг нэг өглөө бичгтээ тэг өглөөний мэнд өдрийн мэнд гэж бичээд байдаг. Яг энэ сайхнаа санаа шиг тэг өглөөний мэнд за тэрнийхээ араас бас ийм хийж гэнэ гэдэг бичвэл сони юм байна, сонирхолтой юм байна. За тэгэхээр зөв хариултыг шууд хэлчихв ороод ирсэн юм жаа. За тэгэхээр шансны дахиад суммүл гэж бичсэн байна. За зөв хариулт нь бэлэг байгаа шүү. Сон мүр гэх үг маань үед нь үг нь төгсөлд орсон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зөв хариулт нь сон мүр буюу бэлэг байгаа. За тэгвэл шууд дараагийн асуултыг тавьчих тийм. Гэхдээ бас баяр үрээд хоёр асуултанд дараалал хариулсан мундаг байх шүү. Айгу ухаалаг бүсгүй байна. За солонгосчуудын хамгийн дуртай эхний 3 улсын нэр гэж бичсэн байна. Солонгосчуудын хамгийн дуртай эхний 3 улсын нэр гэсэн байна. Монгол аа. За солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэрийг юм шүү те. Яг юм чагсаалт байдаг тэрний хамгийн дээдлийг авсан юм шиг байна. За тэгэхээр солонгосчуудын хамгийн дуртай 3 улс юу байд юм бэлээ? За тэгэхээр солонгос коммент нэвтрүүлгээр карбонуудын харилцааны дагуултай байдал хүн сурталчилгын тухай яриад хөмжлээд өгөөч гэсэн байна. За манай нэвтрүүлгийн нэрийг өөрчилсөн байж. Уг нь монголчууд солонгос нэвтрүүлэг шиг гэсэн чинь солонгос коммент болгосон байна. Тэгэхээр Батболтын хувьд маань одоо захидал ирүүлэх юм бол бит хоёр уншаад тийм өнөөдөр ч гэсэн харж байгаад бас л тийм шүүмжлэлтэй захидал бол ирсэн байсан. Ягаад гэвэл хүмүүсийн дотор бас одоо бодож явдаг хүмүүс анхаараасаа гэсэн зөвлөд байгаад идэг байгаа. За та бүхэн нэвтрүүлгийн шууд утсуулах тэг 70 46 41 19 41 дугаар руу залгаад хариултыг зөв хариултыг илгээгээрэй. Эсвэл комент хэсэгт үлдээгээрэй. За асуулт маань солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэрийг нэрлэх юм байна шүү. За нэгдүгээрээр бол ер нь тодорхой байх гэж бодож байна тий. Тий солонгосчууд дуртай шүү дээ тэр улсад. Тий нугасгүй шүү дээ. За тэгэхээр солонгосчуудын одоо хамгийн дуртай улс гэдэг та бүхэн бас өөрийнхөө бодлыг бичээрэй. За манайхан одоо жишээ нь бол бас аль улсд гэдэг юм бол бас солонгос эхний 3-т орсон явах л бах тий. Магадгүй. Тийм. За тэгэхээр солонгосчуудын хамгийн дуртай хамгийн дуртай 3 улсын нэрийг та бүхэн маань бичээрэй. За тэгэхээр таны бодлоор одоо солонгос хүмүүс ямар улсад маш их дуртай гэдэг юм бол кинон дээр харж байгаад нэг ийшээ тийшээ явъя гэж их хэлж байгаа харагддаг тийм. Та бүхэн хариултыг мэдчихвэл тэг 70 46 41 19 41 дугаарлаас залгаад хэлээрэй. Манай монголчууд ер нь ямар улсад дуртай юм шиг санагддаг танд? За манайхан ч тэгэл бас нөгөө ялгаагүй за энд бол хариултнаас орж ирсэн байгаа учраас хэллээ шүү. Монгол, Америк нэгдсэн улс, Австрали гэж пүүжээ бичсэн байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол ямар ч байсан бас дуртай байх гэж бол бодож байна. Тэгээ зөвхөн миний бодол шүү. Тэгэхээр Солонгос, Америк ч юм уу тэгээ бас Европын нэг тийм улс байж магадгүй гэж бодож байна. За тэгэхээр энд бас хариултууд орж иж байгаа шүү. Солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэр гэсэн байгаа. За Чан, Сүүхён, Чүнгүг, Мигүг, Тэгүг гэсэн байна. Хятад, Америк, Таиланд шүү дээ, тийм? За Хятад ч биш ахаа. Эдгээр чинь бас дээр нэг тийм солонгосын тухайн ам сайтай улс гэдгсэн чинь одоо хамгийн дургуун улсууд байлуу да. Хятадууд болохоор нэлээд хойгоо амшаа солонгос дуртай улсын тухай илээ танилцуулж ирсэн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр камеруудыг Хятадууд бүр 12% байсан. Нийт хүн амаас нь судалгаа авахад манайхан болохоор нэг 70% болов уу гэж ойлгосон. За Батжаргал, Хүрүү жаргал, Мигүг, Тугэ, Чүнгүг гэсэн байна. Америк нэгдсэн улс, Герман, Хятад гэсэн шүү. За тэгэхээр хараахан зөв хариулт байна. Омогшил мөнх эрдэнэ Америк, Орос, Австрали гэж бичсэн байна. За Майнбаяр бүрөвсрөө Америкийн нэгдсэн улс, Франц, Герман гэсэн байна. За тэгэхээр эндээс харж байгаад ер нь 2 зөв хариулт орж ирсэн байгаа. За энэ зөв хүмүүсийн бичсэн хариулт дундаас тэгэхээр одоогоор бол нэг улс нь орж байгаагүй. Тэгээ 3 улсын зөв бичих юм бол бас энэ 3 дугаар асуултын маань ялагч болох юм байна. Америкийн нэгдсэн улс дотор нь орж байгаа шүү. Тийм. За пүүжэ гэвэл бол Монгол, Америк нэгдсэн улс, Австрали гэдэг. За энэ хариултыг бол их төгч гинэ гэдэг. Яамаар. Монгол орж ирэв шууд аавна. За тэгэхээр би бол хинтийг өгсөн байгаа шүү. Энэ хариулт нь саяны хэлсэн хариултын дотор 2 улс нь бол явж байна. За солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэрийг та бүхэн маань нэрлэх ёстой байгаа. За тэгээ Америкийн нэгдсэн улс бол дотор нь орж байгаа юм шүү. Төхүүлээд хэлэхэд мэдээ пүүжэ маань Австралига бичсэн. За энэ хоёр маань орж байгаа. 3 дахь улсыг нэрлэх юм бол шууд одоо хариултыг зөв хариулт гэж авъя гэж бодож байна. За тэгвэл солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэр гэхээр Америкийн нэгдсэн улс, Австрали. За тэгээ юу гэдэг вэ? За Батболтын хувьд Америк, Монгол, Дубай гэж бичсэн байна.
Таалагдж байна. Лавга Монголын хувьд бол Japan гэж ütсэн байна тийм. За тэгэхээр бат жаргал бүрэг жаргал мигүг тугил хүүжүү гэсэн байна тийм. Хүүжүү. Америкийн нэгдсэн улс, Герман, Австрали гэсэн байна. За Германы хувьд бол ер нь бол арай биш юм байна. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс, Австрали, за тэгээд нэг улс байгаа шүү. За тэгэхээр хариултуудыг бол илгээсэй. Манайхан өглөө ингээ зүг зүгээр хоолоо идчихсэн. Солонгосчуудын дуртай улсыг бодчих уу. Бодсон соцгож байгаа. Хажууд нь бас хөөш. Ямар улс вэ? Хичээдтэй. Тэгээд Баттай их сурвалжаас асуусан чи тэр гэж иргээл гэхгүй. Бигдчээ Батцэг Япон, Америк нэгдсэн улс гэсэн байна. Пүүжэ Франц гэсэн байна. За Мянбар бүрсрэн Америк нэгдсэн улс, Австрали, Франц гэсэн байна шүү. Франц бол биш байгаа. За тэгэхээр Америк нэгдсэн улс, Австрали хоёрыг бит хоёр болоо тий. Одоо хамгийн дуртай хоёр улс наа гэд хэлсэн байгаа. Тэгэхээр 3 дахь улсын хувьд та нэрийг бичээд тэгээд илгээгээрэй. Тулга сономын хувьд бол ингэж штэ. Мэдхгүй гэх тийм байна. Жан Сүүхён Франц гэсэн байна. Франц бол биш байгаа шүү. За тэгээд халуунагийн хувьд би халууна Монгол, Америк нэгдсэн улс, Израиль улс гэж бичсэн байна. За Бямбчов Цэрэн ханд Америк, Австрали, Франц гэж бичсэн байна. Франц бол биш байгаа. За солонгосчуудын хамгийн дуртай 3 улсын нэрийг та бүхэн маань нэрлэх байгаа. За нэвтрүүлгийн шууд утсалах Тийг даал 46 41 19 41 дугаарлуу холбогдоод зөв хариултыг өөртөө итгэлтэйгээр за наа чи яг тэр байна. Хариултыг бас илгээгээрэй. Мөн комент хэсэгт хариултуудыг үлдээгээрэй. За Мянбар бүрсрэн Америкийн нэгдсэн улс, Австрали, Англи гэсэн байна. За шинээр орж ирж байгаа хүмүүс бол асуултаа бас давтаад хэлье. Солонгосчуудын хамгийн дуртай эхний 3 улсын нэр юу вэ гэсэн асуулт байгаа. За Мянбар бүрсрэн Америкийн нэгдсэн улс, Австрали, Канада гэсэн байна. За Канада бол бас биш юм байна. За сураа Англи гэсэн байна. За Европын нэг улс бол байгаа юм байна шүү. За тэгэхээр та бүхэн бас хариултыг мэдчихвэл Тэг 46 41 19 41 гэсэн дугаараар залгаад хэлээрэй. За тэгэхээр нэмж бол одоо хүмүүсийн мань мэддэг улс дууссан юм шиг байна. За тэгэхээр Бигдчүү Бэрцэг Тайланд гэж бас бичсэн байна. Нэрээ Тайланд руу их хүмүүс явж аялдаг болохоор бас л их зүгээр юм тийм. Гэхдээ яг санал асуулга өгөхдөө бол Тайландыг бол онцлоогүй юм байна. Жан Сүүхён Пукан гэсэн байна. Хойд Солонгос гэсэн байна. За хойд Солонгос бол биш байгаа. За Мянбар бүрсрэн Итали гэсэн байна. За Итали арай биш байна тийм. За би халууна Африк гэж бас бичсэн байна. Та хэд бүр яг тэр нэрийн тойрол яваа. Тойрол бүжиглээд байгаа. Жан Сүүхён Италиа гэсэн байна. Итали бас биш байгаа шүү. За хэрвээ хоёр хүн таахгүй нэ гэж бичих юм бол дараагийн бас асуултыг тавьж болно. Дараагийн асуултнаас төстэй. Дахиад уулзууч. За Эрдэнэт Америк, Ар Монгол, Өвөр Монгол гэж бичсэн байна. За Пүүжэ Нигерия гээд хойны Исмаил инээж байгаа Исмаилтай бол явуулсан байна. Мянбар бүрсрэн Польш гэсэн байна. За энд нэг хүн зөв хариултыг оруулж иржээ. Бямжов Цэрэн ханд Америк нэгдсэн улс, Австрали, Швед гэсэн байна. За баяр хүргэе. За баяр хүргэе. Энд бол өстой хариулах гэж нэлээд удсан шүү дээ. Ямар хүн гинэ нэр алдрыг хэлдэ. Бямжов Цэрэн ханд гээд за бас манад одоо шинээр бичиж байгаа хүмүүс энийг байна. Та их ухаантай хүн биш үү? Байнга ирж ухаантайгаа бодлож байгаа. За тэгвэл яг энүүтэй адилхан дараагийн асуултаа тавья тийм. За энэ асуултууд бас дараагийн цаг хүртэл үргэлжлэхгүй. За тэгэхээр солонгосчуудын хамгийн дургу эхний 3 улсын нэр гэсэн байна. За одоо дургуугаа хэлцгээх нь шүү. Эндээс Монголыг хасаарай. Тэгэхээр одоо хоёулаа өмнөх асуултанд хариулж гинөө дараагийнхнаас ялхаа болж магадгүй юм шиг байна тийм. Орчно. Юу вэ ч одоо бас дахиад улс орн болцсон уу гэдэг. Энэ бямж Цэрэн маань буудсан юм байна шүү. Дараа нь бас хэлгээсэн байна. Америк, Австрали, Дани гэсэн байна. Ухаалаг л буудсан байна шүү дээ. Тийм байна. Зөв буудсан байна. За тэгэхээр одоо бол солонгосчуудын хамгийн дургуй 3 улсын нэрийг та бүхэн маань илгээх нь. За нэвтрүүлгийн шууд утсалах Тийг даал 46 41 19 41 дугаар. Энэ нэвтрүүлгийн утсыг би өөрийнхөө утсыг дээр хүн надаас асуугаад хаашаа залах вэ гэсэн чинь Тийг даал 40. Өөрийнхөө утсыг марттлаа зээжилсэн байл. Нөгөө өмнө гайхаад Тийг даал гэх юм гайхсан юм шиг. За тэгэхээр би халууна Хятад гэж бичсэн байна. Одоо дургуй улс дээр Хятад улс бас байх нь байна. Зөв хариулт юм байна. 30%, 33% нь бол ороод ирлээ. 33 130 юу гэдэг лээ. За тэгэхээр солонгосчуудын хамгийн дургуй эхний 3 улсын нэрийг энэ удаа та бүхэн нэрлээрэй. За тэгэхээр солонгосчуудын хамгийн дургуй 3 улс юу байд юм болоо? За тэгэхээр яа гэм болоо? Ямар ч асуулт. Бэрцэг Чайна, Вьетнам гэсэн байна.
За Б халуун Хятад, Орос, Вьетнам гэсэн байна. За би нэг лавлаад хараадах юм чи юу вэ? Энэ дундаас байдлаа. Вьетнам байгаагүй шүү. Тийм байгаагүй маань. Орос бас байгаагүй маань. За Эрдэнэт эрдээ нэлээд төхүүлсэн шүү. Япон, Хятад гэсэн байна. Сураа-сураас Япон, Хятад гэсэн байна. Майнбаяр хүрээсрэн Хятад, Япон, Хойд Солонгос гэсэн байна. Хятад, Япон нэг нь юу гинэ? Хойд Солонгос гинэ. За 100 хариулт ороод ирсэн байх шүү. Юу болж байгаа? Чихнээ зураг уншаад өнгөрөх чинь. Тэстэй буруу хариулж уншлаа тэстэй. За тулгах соном Япон, Орос, Хятад. За Бямб цэрэн ханд болохоор Япон, Хятад, Орос гэсэн байна. Пүүжэ, Хятад, Хойд Солонгос гэсэн байна. За тэгэхээр энэ асуултны маань ялагчаар за Майнбаяр хүрээсрэн Хятад, Япон, Хойд Солонгос гэд зөв хариултыг бол илгээсэн байна. Тэгэхээр солонгосчуудын хувьд бол Хятад, за Япон, Хойд Солонгосчууд бол нэлээд дургу байт юм байна. За тэгэхээр зөв хариултыг илгээсэн танд бас баярлалаа. Жансухя, Илбон, Букан, Чүнгү гэсэн байна. Бас зөв хариултсан байна. Бат болд China, Japan, Хойд Солонгос гэсэн байна. Сая тэгэхээр Майнбаяр зөв хариулсан байна. Майнбаяр зөв хариултыг хамгийн түрүүнд илгээсэн байгаа шүү. За тэгэхээр нөгөө одоо хоёр хүний дундаас нэлээд ширүүн өрсөлдөж явж магадгүй л юм даа. Майнбаяр тэгнэ. Вау, би шүү гинэ. Энэ ч л одоо өөртөө ихтэй хүний зам гэдэг. Тэр болохоор Майнбаяр сайн байсан. Өнөөдөр Жансухян бол илүү байслаа шүү дээ, тий. Тэстэй ухаалаг юм хтэй. Дуканаас өөрийн гамбаа орж ирэх юм бол бас их хордоо хариулдаг. За. За тэгэхээр хоёулаа нэг асуултаа тавьчих уу юу? Гоо одоо ахмал үдэж тий. За тэгвэл ер нь салон за маргааш тавьчаад өгөө. Дахиад уус ороо бичих юм байна. Трейлер гэдэг шүлэг болоод. Өнөөдөр дахиад нөгөө баахан улсуудын нэр бичүүлэхээр бол дахиад уулсан шүү дээ тий. За өнөөдөртөө хэдүүл одоо ингээд тайвшаа дуусгая. Анхаагаан өндөрлөөд тэг өргөжлүүлээд бас сонсогчийнхаа явуулсан захидлыг уншаад тэний сэдвээр ярилцах байгаа шүү. За тэгээ та бүхэндээ захидлыг уншиж танилцуулъя. За ажилд муу залуу гэсэн байна. Сайн байна уу? Би энд хараар ажиллаа 6 жил болж байна. Одоо хамт ажилладаг залуу гэж аахан муулчихдаг юм билүү гэж биччихлээ гинэ. Яага муулах гээд байгаа юм бэ? Хоёрыг загнаад штэ гэсэн. Би анх гэрээгээр ажиллаж байгаад одоо нэг барилга засварын ажилд 2 монгол залууг хамт ажиллаж байна. Нэг нь манай хамаатан Монголд жаахан хэцүү амьдралтай гэдэг ээж над руу явуулсан юм. Би тэгээд 3 сарын визтэй ирэхэд наргаасаа гуйж угаад туслах ажилчнаар авсан. Одоо бол хамт 1 жил ажиллаж байна. Анх ажилд сайн юм бол заа гэд туслах ажилчнаа хийдэг байлаа. Одоо бол юм аваад өгөөч гэхээр бараг л чи өөрөө авчих гээд өөр ажил хийдэг болсон. Мэдээж ажлыг тал дээр гарсан нь үнэн л дээ. Гэхдээ одоо ч туслах ажилчин учраас надад барилгын будаг, ширээ, багс, ус гээд бүхэл юм зөөх үүрэгтэй хിവэрэ байгаа. Гэвч хамаатан залуу маань PD-гээд ажил хийх гэхээр хөдөлж ядаад байна. Гэр орны байдлыг нь бодохоор явж гэж хэлж чаддгүй. Сүүлийн үед манай дарагч хамаатанд маань илүү хандаад байх шиг санагдаад байна гэсэн байна. За тэгэхээр Монголоос тэ хамаатныхан залууг явуулаад тэгээд цуг ажиллахаар болсон юм байна тий. Эхлээд бол ажил цаа ингээд тусалж байгаад одоо болохоор жил гараа өнгөрчөөр одоо туслахгүй байна л гэсэн юм агуулгатай юм байна шүү дээ. Тий, туслах ажилчнаар хажууд нь ажилтдаг байгаад тэгээд юмнуудын нөгөө туслах ажилчин чинь зөөж өгч юм тийм үүрэгтэй тэгээд энэ залуугийн хувьд бол хамаатныхан залуу болохоор тусгаж өгөхгүй ч юм тэгээд өөрөө аав гэдэг тэгээд сүүлдээ захирал нь хүртэл бас илүү сайн халтаад байгаа гэдэг. Тийм бод захирал явуулсан байна. Гэхдээ яг ажилд муу залуу гэж нэрлэх нь зөв болов нэр энэ одоо залуу. Уг нь ажилдаа гарчсан гэж тэ 1 жил ажиллаад. Яг тэр хүний одоо хий гэсэн зүйлд хөдөлгөхгүй ч гэдэг юм уу те. За тэрийг аваад ирэх чинь бат хаа гэх юм бол үгүй гэ тэгээд байгаатай л адилхан юм байна л да. За тэгэхээр манайхны хувьд бас яг энэ захааны хувьд те. Ер нь юу гэж бодож байна. За иймэрхүү одоо юу гэдэг ажил хийж хахад мэдээж бас үйл ойлголцох асуудал нэлээх үүсдэг байх. Тэгэхээр та бүхэн бас өөрсдөө тохиолддог иймэрхүү зүйл дээр тэг 76 41 19 гэж залхаад саналаа хэлж байгаа юм. За ер нь ингүүл зүгээр байдаг штэ. Ялангуяа одоо өөрсдөө ажилласан туршлагатай хүмүүс маань их сайн мэдж байгаа да тийм. Гэхдээ ер нь яг ажил хийгээд ингээд нийгмийн харилцаанд орооч гэх юм тийм хүмүүстэй харилцахаар яг хүн болгон надад тааруулж ажиллах биш. Би ингээд хүмүүст тааруулаад тийм зарим тохиолдолд тааруулаад зарим тохиолдолд нарай өөрч гэдэг юм уу. Гэж зөгцчл ер нь ажиллах хэрэгтэй юм шиг үлээ. Тэгэхгүй болохоор яг би гээл суучаар бас яг болохгүй гэдэг штэ тийм. Надад тэр сүүлийн юу нь жоохон бас яг нэг юу санагдлаа л да. Энэ дарах хүртэл сайн хандаад гэхээр энэ яг тийм нөгөө хүн муу байгаа дээ нөө эсвэл энэ хүн өөрөө жижигхэн атаархал юм уу жижигхэн бас нэг тийм юу яваад байна. Төгсгөлт нь бас яг тэгжчихэд байгаа байхгүй. Би одоо сүүлийн үед манай дарагч хамаатанд маань илүү хандаад байх шиг санагдаад байна. Яах вэ гэсэн байна. Тэгэхээр одоо өөрийгөө арай ажил мэжлээс гаргаж байгаагүй байгаа. За тэгэхээр яг мэдээж нэг талаараа нөгөө
ажил үүргийн хуваар гэж байдаг шүү дээ. Тэрийг нөгөө шинэ хүмүүс бас сайн ойлгохгүй байгаад тах үү. Яг одоо туслах ажилтан гэдэг бол яг туслаад одоо авч өгөх хэрэгтэй минь өгдөг гэдэг тийм. Тэгэх юм бол тэрийг даргаараа дамжуулаад ч юм уу сайн хэлүүлвэл яадаг юм бол одоо жишээ нь пүүжа өөрөө муу юм биш үү гэж бас битсэн байна л да. Заяа Азкана сүүлийн өгүүлбэр нэг хэрэгэлзээтэй юм болоод явчлаа шүү. Захирал нь сайн хандаад байхаар өөрийн байр суурийг алдчихад ингээд байгаа юм болов уу гэсэн байна. Бас нэг тиймэрхүү тийм бодол байж болох юм. Тийм ямар ч байсан мэдээж захаа битсэн үнэ бас шууд буруудах нь аашаа гэхдээ ямар ч байсан зүгээр аль болохоор ойлголцол өстой байх. Ер нь зүгээр энэ тал дээр бол ажил хийж байхдаа асуудал бол их л гардаг гэж харагддаг шүү дээ. Ялангуяа ингээд одоо нэг нь тий дараалаад нэг нь сэргэлээд явхад бол тиймэрхүү зүйлүүд маш их тохиолддог болов. Тэгээ надад болохоор нэг ийм зүйл бас ажиглагдчихсан. Өмнө нь ажил гарч яхад би бас л цагийн ажиллаад би ч нөгөө нэг өдрийн ажилланаар ч юм уу 2 өдрөөр аягүй хочж хичээлдэг байсан шүү дээ. Тэгээд нэг өдөр ажилласан чинь тэр бас л юм буудал модал цэвэрлэгээ хийдэг ах эгч хоёрсон. Тэгээд их чинь болохоор ингээ аягүй хурд юм хунуудаа хийчдэг. Тэр ах нь болохоор ерөөсөө ингээ Монголоос яг Солонгос тэрэл анх тэр буудал одоо ингээ ажиллахаар л хоорондоо танилцсан юм шиг байна л да. Тэгэл яг ингээ ажил хийж сууж хахтан тэр нөгөө эрэхтэй ах болохоор ингээ тамхитаа ч юм уу өөр зүйл хийгээд ингээ явчихдаг. Тэнгүүт цаанаас нь дээрээс нь хурдан ийгээж хурдан анзлаач дараагийн хүн орох гээд байна гэл тэнгүүт тэгээд нөгөө нэг тэр ихч болохоор баг бүх юм бэлдээд хийгээд өгчдөг. Тэгээд тэр ах болохоор очоод нэг ганц хоёр юм хогийг авдаг ч юм уу. Тэгээл баг юм хийхгүй. Тэгээд би зүгээр эхлээд очоод зүгээр одоо зүгээр өмнө нь ч юм уу тэ шүнжэнгөө ажиллаад ядарсан болов уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүд зүгээр хажуугаар юм маань хийгээл ингээл явдсан. Тэгсэн чинь сүүлдээ тэр ихч жоохон нөгөө ахыг гарсны дараа жоохон дотор ууралсан юм шиг байна. Стэнэр ихчтний хэцүү байна. Энэ залуустай хамт ажиллаад яваад би ямар монгол хүнээ тийм ажилдаа муу байна гэдээ гар гэж хэлдэг биш. Гэтэ яг урд хажлаа ингээ хийхгүй болохоор би өдөржингөө ганцаараа бараг ихэнх ажлыг хийгээд гараа айгу орой болохоор ингээ ядраад айгу хэцүү байгаад байна. Тэгээ ойлголцох гэхээр бас ойлголцож чадахгүй надад хэлжсэн л да. Тэгээ би болохоор нөгөө өмнөх өдөр нь тэр ахыг ядарсан бай бас ингээ шүнжэнгөө ажилдаг штэ. Тэгээд за магадгүй ингээ ээлжилж амард юм байна да энэ хоёр хүн гэж бодоод. Тэгээ нэрээ ингээ нүдэнд дийлтчихэд юм уу те. Ерөөсөө яг минийхүү тэр их чи ингээ хийгээдсэн л да. Тэгээл би ажиглажсэн тухайн үед Гэтэ ер нь тиймэрхүү гаргээд хэлсэн чи ер нь зүгээр юм шиг. Одоо өөрөө тэгж ачаалал аваад хүний өмнөөс тий хэцүү ажиллаж байхаар зарим тохиолдолд баг за уучлаарай тий. Гэдэг нэг эвтэйг ойлгуулах талаас нь бодвол тий. Заяа Азкана анх ажилд оруулж гарыг нь дөрөв тавьж өгсөн хүнийхээ ачийг мартаад байна гэж гомдож байгаа хөө гэсэн байна. Тийм бах те. Ер нь уг нь хүн тэгдэг чинь нэг тусалсан хүн ч юм уу те. Сайн хандсан хүн эсрэгээрээ гинт над руу нэг онцгой хилдэг ч юм уу. Тэгэх юм бол бүр эсрэгээрээ би уг нь энэ хүнийг л надад ингэж хандахгүй гэж бодож байсан да. Би уг нь зөндөө тусалсан штэ гэсэн тийм бодол яалтчгүй төрдөйм а. Бэлэг өгч гэсэн тэгдэг штэ те. Аюугаа сэтгэлээсээ боогол бэлэг өгсөн чинь нэг тийм за гэж хажуу тишээ тавьчвал дотор нэг сонин санагдсан штэ. Тэрнтэй адилхан тийг санагдсан ч гэж магадгүй те. Тийм яг ажил хийж байхад за ялангуяа нас арай өндөр хүн ч юм уу ер нь нэг тиймэрхүүнүүд байдаг штэ тий. За та энийг хийгээд гэл нөгөө удирдах байгаа одоо дагуулж хийж байгаа хүн өөрөө баг илүү одоо зовхгүй байдаг. Тэгээд дунд нь нөгөө орчуулга хийдэг ч юм уу шинээр ирж байгаа нэг бол зааж сурах тийм хэрэг гардаг штэ. Тэгээд зүгээр иймэрхүү жишээ харж хагаад Монголоос нэг 3 сарын одоо бол очиж чадахгүй байгаа ч гэсэн ер нь очиход би бас нэг найз ирэхэд дагуулад очиж байсан л махны тийм үйлдвэр байсан. Тэгээд шинэ ирж байгаа хүмүүсийн хувьд юу яадаг ирээд ажил болгонгод 3 сарын маань ялангуяа тэр 18 оны үед баха 17 оны үед л удаа нэг нам ингээд солигдоод тэгээд нэг ногоон хасартай хүмүүс нэг л их очсон Солонгос руу. Тэгээд тэр хүмүүс болохоор мэдээж нөгөө цагаан гартнууд гэж ярьдаг нөгөө яг юуны ажлын тэгээд дарга марга ч юм уу хурган тиймэрхүү өөрхөн энд ажил хийж агаад одоо ажилгүй болчихж байгаа шүү дээ. Тэнгүүт ногоон паспортаа ашиглаад нэг хэсэг одоо Солонгос руу маш их очсон. Тэгээд тэр хүмүүс нөгөө жоохон тим зангаа тавьж чадахгүй хурж ирээд одоо бараг л те би бол төрийн албаа би бол ийм мундаг амт гэдэг нэг тиймэрхүү хандлага их байдаг байсан юм. Тэгээд одоо яг тэрийн нөгөө ажилд авж байгаа хүмүүс нь хэсэг залуучууд одоо нийлээд ажиллаа бүжгнүүлдэг хүмүүс байна штэ. Гаднаас нэг шал өөр ингээд соёл эсвэл шал өөр ажил хийдэг хүн ороод ирэхээр тэрийг одоо юу яаж чадахгүй хүлээж авч чадахгүй. Тэгэнгүүтээ сүүлдээ нөгөө хэд ч аргаа болсон. Яг нэг жоохон тийм юм яриад ирэнгүүт хамгийн хэцүү дээр нь тавиал 7 хоног нөдөлчихгүй тест нөгөө хөлн буугаад нөгөө ахын доо гэжээс өнчөөстэй за өгшөө ингэж бараг тэгээд нөгөө хэдийнхэн дунд нь ороод нөгөө орчноо ойлгоод тийм нөгөө бод байдлаа уусна гэдэг шиг
тэгээ гайгүй болдог. Зарим нь бол шантраад яваад өгдөг. Тиймэрхүү байдаг юм байлаа. За Майнбаяр пүрэвсрэн уг нь замыг нээж өгсөн гэд хүндлэлтэй хандаад ажиллаа хийдэг шиг хийвэл зүгээр байх та. Бас сүүлд ирсэн ч гэсэндээ ажиллаа хурдан сураад дараадаа үнэлэгдсэн бол тэрийг нь ч гэсэн өнгөлийн зөвшөөрөх хэрэгтэй байхаа. Ер нь дагуулж замыг нь зааж чиглүүлж өгчгөөд буцаад бас хүндлэлгүй хандах тэрийг юм нь чинээ боддгоо. Угаасаа өнөөдрийн байсан шигэ байсан юм шиг пэдэдэг хүмүүс байдгаа гэсэн байх шүү. Бас тийм ажиллагаа тийм. За амгшил тийм үү мөнх эрдэнэ хэн байснаа мартчихдаг. Бас атаарахгүй энэ хоёр монгол хүн юм шиг байна. Ар гэрийг нь өрөвдөх биш өөрийгөө өрөвдөө хин их сэтгэл гаргасан хохирдгоо гэсэн байна. За бэ халуунаа зүгээр л жоохон анх хэрэгтэн тус болсон ах гэдгээрээ хүндлэгдэх гээд байгаад дүү залуу нь болохоор ойлгохгүй байгаа юм шиг санагдлаа. Ойлгохгүй болохоор л жоохон гомдсон янзтай байгаа мэн гэж ойлголоо гэсэн юм. Тий, надад бас зөвхөн талаас нь ярих юм бол одоо жишээлбэл надад нэг хүн тусалчаад би тэр хүнд ингээд аягүй сайн хандаг ч юм ингээд байгаад л гэхэд тэрийг ингээд 20 жил ч юм уу 50 жилийн турш нэг тусалсан зүйлд ингээд харахаараа л байн гүйж жаал тэгсэн шүү тэгсэн шүү гэдэг хахаар магадгүй жоохон хэцүү байж магадгүй тий. Баярсан сэтгэлээ ингээд тухайн үед илэрхийлээ дараа нь ингээд одоо хэцүү зүйл гарахтан тусалдаг ч юм уу тий. Тэгэхгүй өдөр болгон эргэтнэл ингээд сайн хандаал тухайн хүний нөгөө сэтгэл санааж гэснээр заримдаа одоо сайхан ч үт юм уу онцгүй ч үт юм уу тий. Өөр байх тохиолдол байна шүү дээ. Тэгээд дотор нэг өгөөч байд юм уу те гэрээ сандаг ч юм уу. Тэгэнгүүт нөгөө хүн нэгэд яриаг нь тоохгүй өнгөрчдөг ч юм уу. Хүн чинь нэг өдөр болгонд нэг өөр зам төлөвтэй байдаг шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ яагаад надад тусалсан байх гэдэг нөгөө тусаа бодохгүйгээр заримдаа бас за хүн л юм чинь те гэдэг талаас нь бас харуул зүгээр юм болоо бас. Тэгээ энэ дээр бас тэг ингэж хэлсэн байгаа те одоо нэг барилгын туслахын ажил гэдэг нэг заавал юмнуудыг авч өгөхтэй гэдэг. Ажил үүргийн хувьд бол яг би бас тэрний сайн мэдэхгүй байна л да. Зүгээр өөрөөр хэрэг бодох юм бол яг ижлэн одоо нөгөө нь ажиллаа сураад жилүүлээ гарсаж байгаа шүү дээ. Тэгэх юм бол одоо бусдын ажлуудын хувьд харж байхад заавал нэгэндээ те одоо юмыг авч өгөх ёс бол бас байхгүй байгаа гэдэг шүү дээ те. Одоо яг энэ хүний бичснээр бол зүгээр хингиж одоо багс ч гэдэг юм уу бусад юм нь авч үүрэгтэй гэж байгаа. Тэр үнэхээр үүрэг нь тодорхой болвол тэгэх тийм биш болвол одоо юу гэдэг ажиллаа сурцсан бол ижлэхэн дээ заавал нэгэндээ одоо зарагдаад авахгүй явах хэвээр болоо. Магадгүй хоёулаа яг нөгөө хүн нэг жилийн дараа орж нэг жил хамт ажилласан дараа нь орж нэг жил ажилласан ч гэсэн яг ижлэхэн мессен дээр очсон юм болов. Тэгээд дарга нь ч гэсэн сайн хандаад байгаа гэдэг. Тий яг загтлыг ингэж харах юм бол үүрэгтэй гэж уг нь хэлсэн байх шиг байсан шүү дээ. Тэгэхээр зүгээр үүрэг нь одоо туслах гэдэг нэг нь ахлах гэж байгаа. Тэр нь бол хэвээр байгаа юм шиг байна. Туслах гэдэг нь. Би одоо барилгын туслах нэг хэсэг бас хийж үзчихсэн л да. Юнсаны тэр ойролцоо нэг юм шинэ юнсаа хоёрын yoгийн хооронд тэгээд юм өндөр барилга голоороо ингээ холбогдсон. Тэгээд би тэнд ажиллаж байхад бол уг нь бол ажлын хувьд бол их жаргасан л ягаад гэвэл бас барилгын туслах байгаа байхгүй. Тэгээд нөгөө солонгос хүмүүс надад зааж байгаа гэдэг 3 ихэр хүүхдтэй нэг одоо өмнө төндөөмөн дээр бас лангуу ажиллаж яасан ингээ нэг ахгүй. Айгуу тийм харилцаа сайтай яриа хөрөөтэй. Тэгээд надаа ингээд за ингэж яа ингээл юмнууд заагаал яваад тэгээд нэг хэмжилт хийгээл тэгээд би нөгөөх ингээл хараал зогсоо тэгээд надаа юм хийгээл ингэхэнгүүт чи сайн хар сурах хэрэгтэй гэд 7 хоног өнгөрөх чи баг тэгээд зүгээр л тэнд ингээд зогсоод байгаа юм. Тэгээ өндөр барилгууд байсан учраас хүүтэн учраас би өөрөө хөдлөх юм бол дулаацах гад байдаг. Нэг тийм бас юм байсан. За энд бас сэтгэл авчихсан байна. Сарнагийн найз залуу гэж бичсэн байна. Гэдэг интернет хэрэглэгч хамаатны залуу нь бол зөвхөн өөрт нь оногдсон ажиллаа л хийгээд дарагдаа үнэлэгдээд байдаг байх. Харин наад хүн чинь өөрт оногдсон ажилласаа бас хийгээд өггээд байдаг. Тэрийг нь хийж өгдөг байхаа гэсэн байна. Жишээ нь Чимбаа ах за би одоо гарлаа чанцаачи ганцаараа хөтөлчих гээд гарч явж байгаатай адилаа гэсэн байна. Та арай тих гээд байгаа заавал. Нэрээ магадгүй тийм байж болох юм. Надад бас тийг санагдсан л да. Нэг жилийн турш ажиллаад тэгээ ажлыг нь бас үнэлсэн болохоор ижил төвшөнд очсон байлаа гэж бодоход тий. За чи тэгтээ надаас сүулт орж ирсэн юм чи гэдэг зараад байдаг хүмүүстэй солонгос нөгөө сон хүбэ гэж ярьдаг шүү дээ тий. Дээдлийн курс, доотлын курс гэх би хичнээн курс ахсан ч гэсэндээ дээдлийн курсын ах хичнээн байх юм бол харахаар л зардаг байхгүй. За чагаа чи тэр усан дэв гэл. Үндэ би ч гэсэн усан явмааргүй л ш заримдаа. Тэгээ одоо жишээл солонгост бол хамгийн бага нь заавал хоолны ширийг засдаг шүү дээ. Ингээд юмнуудыг янзлаад тэгээ ингээд тэр ч гэсэн нэг өдөр болгон бүх зүйлийг хамгийн бага нь байгаа тэгээд ивэл тэр хүн ч гэсэн за одоо би ч гэсэн хүн зар хэлдэж гэдэг юм уу тий. Зарим нэг талаараа тэгж бодогдож магадгүй дээ. Солонгост бол ялангуяа тийм байдаг шүү дээ. Хэрвээ одоо чи миний ардоос орж ирсэн эсвэл надаас энэ ажлыг сүлд хийсэн л бол одоо хүүбэ тий доотлын курс гэдэг шиг. Тэгэхээр тэр хүн болохоор намайг одоо тодорхой хэмжээгээр хүндэлж харцах хэрэгтэй. Ялангуяа их сургууль хахад бол дээдлийн курсын хагч нар тэгж нэг талаараа ер нь бол тэгдэл байсан л да. Тэгээрээ ингээрээ гэдэг тийм зараач гэдэг юм те тиймэрхүү зүйлс бол байдаг гэсэн. Тэгээ одоо сүүлд ажил орсон гэхээр мэдээж нэг солонгостой офисын ажилнууд ялангуяа нэг тиймэрхүү хандлага байгаад өөрөө одоо гэхдээ нэг манайхаас ялгаатай нэг
одоо ажил үүрэг нь тодорхой байгаад байгаа байхгүй. Хамгийн сүүлд орж исэн нас өндөр байлаа гэсэн ер нь бол шинэ суралцж байгаа тийм. Тэгээд дагаад хийх хэрэгтэй. Тэгээд дараагийн хүн ороод ирэхээр тэр хүн ажиллаа өгөөд нэг гэхдээ надад хамгийн сүүлд орж ирсэн хүн нас өндөр байхаар би ингээд би нэг зүгээр сууж чаддаг шүү дээ. Эвгүй санагдаад яаж тэр нас өндөр хүн юм хийгээд ах чи би тэгээл. За одоо цэвэрлэн шал мухаа санагдав. Би ер нь бол тийж нэг яаж чаддгүй юм бэлээ. Тэр манад бас их сурвалж хахад орж ирсэн хамгийн доотлын үрс гэх юм уу. Тэрс надаас их хичээлсэн л да. Тэгэл ингээд юм хүмүүс хийгээл ингээд хажууд нь цуг явахгүй болохоор бас эвгүй болоод идэж штэ. Яач юм. Надаа зүгээр Солонгос компанид ажиллаж байгаад Монгол компани руу ингээд шилжээд ороод тэгэхэд яг тэр ялгаа мэдгэжсэн л да. Ялангуяа Монгол компани болохоор яг тэгэхээр тааллаас хүмүүс ингэж орж ирээд яг тэр компани дотоод соёл нь одоо бий болж амжаагүй. Тэгээд ингээд суугч гаднаас хүн орж ирвэл бид нэг кофе хийгээд өгчдөг. Тэнгүүд яг би ч өөрөө зарим харж байгаа л за нөгөө хэд ингээд тгтггээ суугаалахаар босоод хийгээд өшөө ингээд настай эмэгтэй хүн тийм босоод хийгээд өгч байгаа харагддаг. Тэгэл чи хийх ёстой штэ гэд хэлж чадахгүй хэлэхгүй байх бас нэг хэцүү нэг тиймэрхүү юмнууд бол ер нь байдаг юм байлаа. Солонгос болохоор хамгийн бага нь хамгийн сүүлд ажилд орж ирсэн л Солонгос тэр нь болохоор тодорхой учраас за гэл нэг шууд за чи ингээд хийх ёстой штэ гэдгийг хэлэхэд ч амар тийм. Тэгэхээр Монголын хувьд бол бас нэг тийм соёл байхгүй учраас чигээ чангу чи юу вэ гэлгүүлээд за гэл бүр тийм хэрэлдэ юу гэсэн үг гэдэг чи юу гэсэн үг. За сураа хүнд тусалж хаад тэрийгэ мартчихж байх нь зүгээр санагддаг юм аа. Тэгэхгүй бол энэ нь би тусалсан надад туслах ёстой гэдэг байвал хэцүү шттэ гэсэн байна. За Төвшин их Баатар өдрийн гэсэн маань өдрийн хүргэе. За тэгэхээр хүн тусалчаад тэрийгэ мартчихдаг байх нь зүгээр санагддаг гэж байгаа. Энэ бол нэлээд юм гоё тийм юм хүмүүс байх л байна. Тэр нь бол мартаж чаддгүй гэж магадгүй гэж бодож байна. Та хэр мартдаг вэ хүн тусалчаад? Удвал юу яах вэ? Гэхдээ ер нь бол зөвхөн нэг тийм хүний нэг юу байдаг штэ. Мухаа занжиж магадгүй нэг тусалчаал. За энэ нэг надад эргээд нэг ийм дээр тусалчандаа гэсэн нэг гордлох ч юм уу найдлага байгаад идэх тийм. За энд бол батвал гэсэн байна. Зүгээр л өөрт нь хилээд нэг ярилцаач дэ хамаатан саадын юм бол яасан сони юм бодож явж тэгээд тэрийгээ ингээд бичээд тэрийг нь энд бас ингээд яриад байж л байдаг. Тэрийг нь би бас энд сонсоод байж явж ажиллаа хийдэг гэсэн. Гэхдээ зөв би ингэж боддог шүү дээ. Ямар нэгэн байдлаар хүмүүс за яг энэ жишээ биш те зөвөр өөр ингээд шийдэгдэхгүй байгаа асуудлууд байгаад байдаг. Тэнгүүд ингээд бичиг болгоод бичгэд те за энэ явуулж байгаа хугацаанд ингээд бичингүүд найруулгын хувьд ямар ингээд өөрөө дахиад нэг хяндаг ч юм уу. Яг тэр хоорондоо ингээд хүн өөрөө юма бодлоо зэгцлээд авчдаг юм болоо. За тэгээд нэг юм байгаа. Явуулсны дараа өөрөө сонсоод үзэхээр те нэрээ би хөндлөнгөөс ч юм уу те ингээд сонсоход ямар сонсогдож байна те миний одоо бодол хүмүүст ямар ханддаг. Миний үйлээ хүн хөндлөнгөөс дүгнэх хэлстэй амар штэ те. Надад л тэг санагдаж яг нэг хийсэн зүйлийг хөндлөнгөөс харангуудаа. За чи яг тэгсэн байна. Яг нэг тийм үнэн үг хэлчихэнгүүт бүр үгүй би тэгээгүй. За сураа горилог их тээх тэмий байдаг юм аа. Тэрэнд хүрэхгүй сэтгэл санаа навс болно штэ хээ гэсэн байна. Харин тийм тэр хизээний нэвлээ миний нэг төрсөн өдрөөр би нэг түрүү жилд нэг найзтай айгуу гой бэлэг өгсөн байхгүй. Тэгээд дараа жил надаас айгуу гой бэлэг өгнө гэл хүлээж нэрээ нэрээ за хэвээ зом боллоо гэж суучсан чинь манай тэр найз яг тухайн үед завгүй байсан юм яасан тэгээд мартцсан. Би бүр нөгөө тийч хүлээсээр байгаа тэр. Тэгээд дараа нь яасан чинь бас ингэ жоохон гомдох мэдрэмж төрдөг юм билээ. Яг би тэгээд айгуу гой бэлэг ингээд өгсөн чинь надад өгсөнгөө шидэм үү те. Тэгээд одоо яах вэ? Одоо сонсоод хүүхчийг сандж магадгүй л дээ. Тэгтээ тэр чинь би тухайн үед хүүхэд байсан юм чинь тий. 10 дугаар ангиад төгсгөжсэн л баг. Тэгээ нэг найздаа тэр чинь юу лээ нэг цаас мацаар ороож мороол. Айгу сэтгэлээсээ тийм бэлэг өгсөн юм аа. Тэгэл өстө баялж маялаа. Тэнгүүд нь дараа нь өстө миний тэр өдрөөс айгу гой бэлэг хаах гэсэн чинь өгөөгүй тийм. Тэгтээ дараа нөхөж авсан л да. Нэгсэн байх нь шүү дээ. Одоо өг. 82 хүрээсрэг өөр хүмүүсийн комент харагдахгүй байх юм гэсэн байна. За энэ талаар тайлбарлаа. Тайлбар өгөөч юм баха. Энэ нэг нууц цаагаа одоо ухаантай постч бол харагдана гэж бодсараад байхгүй тийм. Тэр манай энэ лайв маань 2 сувгаар зэрэг явдаг юм байгаа. За MJL радио Солонгос гэдэг пэйж байгаа. Энэ нь болохоор одоо ер нь цаашдаа та бүхэн илүү их дагуул зүгээр ягаад гэвэл бид нар маш олон нэвтрүүлгүүд хийж байгаа. Яг Солонгос гэсэн нэвтрүүлгүүд нь MJL радио Солонгос хуудасаараа яваад дэлхийн монголчуудын радио MJL гэдэг хуудсан дээр болохоор манай төв эфирийн бүх нэвтрүүлгүүд өглөө одоо 8 цагаас 7 цагаас эхлээд оройн 22 цаг хүртэл нэвтрүүлгүүд явдаг байгаа. Тэгэхээр та бүхний илүү бас MJL радио Солонгос гэдэг пэйжийг дагаарай гэж хүсмээр байна. За тэгээд би зүгээр энэ загтлын төгсгөл нь ингээд бодоход надад бол тийм санагдсан л да. Яг зүгээр энэ захиа бичиж байгаа хүний маань хувьд жоохон хандлага дээр нэг анзааруул зүгээр юм болов уу. Ягаад гэвэл нөгөө
нэгээ тэ нэг пэдигээд байна эсвэл хөдөлж ядаад байна гэдэг нэг тэгээ бодцохоор ер нь зүгээр ингээд байсан ч гэсэн илүү тэр талаас нь хараад байх вэ. Тийм шүү дээ. Зүгээр нэг хүн дургу болчихгоо зүгээр явж яхад ямар муухай алхахтай. Зүгээр усууж яаж уугаад байгаа юм. Нэг тэгдэж шүү дээ. Дургуурж уугаад. Тийм тэгэхээр заримдаа бас хандлагаа жоохон өөрчлөөд за тоохгүй баг тий тоохгүй зүгээр урд хажлаа л хийж ивэл яад юм бол. Эсвэл одоо Батболтын бичсэн шиг тий одоо яг нэг өөрөө сайхан нэг яриа тийм. За нэг иймэрхүү шүү гэдэг юмаа тодорхой болгоод ер нь Солонгост бол ийм байдаг юм аа. Ажил үүргийн хувьд ингэж туслах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Эсвэл үгүй бол яг өөрөө ч гэсэн заавал юм авах гээд байлгүй ачаад авдаг болоод тэгээд явах хэрэгтэй болоо тийм. Та хоёр маа тэгээ уучраа ололцох ах уу. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөх болсон байна. За монголчууд Солонгос нэвтрүүлэг маань энэ дөрөв өндөрлж байна. За тэгээд цаг болгоны төгсөл та бүхэндээ 50 минутаас эхлээд бас лайвууд маань хурж байгаа богино лайвууд. За үүнээс гадна оройн 20 цаг 15 минутаас Солонгост монголчуудын радио нэвтрүүлэг манаас хурж байгаа. Тэгэхээр цаг болгоны би нэг сэтгэлдлүүд гас уншдаг. За би яг тэгсэн штэ хаа төрсөн өдрөөрөө эвгүй юм байлаа гэсэн байна. Би хайлана. Тэгээд төрсөн өдөр болгоноор санаад балай байдаг штэ гэсэн байна. Тэгээ пүүжэг явд мөн хүн ажилд оруулж тус болсныг мартаад өөр ямар ч ажил олдохгүй юм шиг хүний ажлыг булаах гээд дараа нарт долгоноод гүгээд байдаг хүмүүс биш үү гэсэн байна. Бас тийм тий. За ингээд нэвтрүүлэг маань дээр өндөрлж байна. Нэвтрүүлэг шууд би төглөгч юм ба төглөгч чанцалд болон найруулагчаар ганц толгойн ажилласан байгаа. Тэгэхээр удахгүй 50 минутын богино лайвд болон оройн 20 цаг 15 минутын Солонгост монголчуудын радио нэвтрүүлгээрээ эргэн уулзлаа түр баяртай. За түр баяртай. 이렇게 나 천천히 빠져가는